Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцээнийхээ санаачлаг гарган 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100% хангах, цаашлаад бусад улсад экспортлох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, энэ хүрээнд үндэсний үйлдвэрүүдэд дэмжих таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч байна. Иймд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй танилцж, санал хүсэлтийг нь сонслоо. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 36 дугаар тогтоол хүнсний хангамж аюулгүй байдлыг эрчимжүүлэх чиглэлээр төр хорооны чиглэл өгсөн тогтоол гарсан. Эдгээр тогтоолуудад бол санхүүгийн тогтолцоогоор дэмжих бага хувьтай урт хугацаа зээлийг олгож эхлэх юм аа. Энийг ерөнхийлөгч олж харан үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого гаргаж чад маш их баяртай байна. Уул уурхаа бол үнэхээр 1-2 удаа ухаад гардаг боловч манай энэ аж үйлдвэрийн салбар бол жил болгон нөхөн төлждөг байгаль дээлтэй sustainable хамгийн үйлдвэрүүдийг олон болгох нь манай Монгол улсын хувьд хамгийн нэн тулгамдж буй асуудал. Хүнсний хувьсгал хөдөлгөөн. Тэгээд түүнийг эцсийн улсын их хурлын 36 дугаар тогтоол. Эдгээрийг бол энэ ямар ч байсан бид нар үндэсний үйлдвэрлэгчийн хувьд бол их талархаж хүлээж авч байгаа. Маш их талархалтай хүлээж авч байгаа. Хийх ёстой. Монголын мянган эмэгтэйг ажлын байраар хангая. Монголын савнгийн хэрэгцээний 50% дотоодоо үйлдвэрлэе гэдэг ийм зорилго тавьсан байгаа. Тэгэхээр Монгол улсын савн үйлдвэрлэлийн салбар бол өнөөдөр 95% импортоос хамааралтай байгаа. 5% дотоодын савн үйлдвэрлэгчид дэлгүүрийн лагуун дээр гадны савнгуудтай өрсөлдөж энэ тэнцүү өрсөлдөөнд орж байгаа гэсэн. Хүчин чадлынхаа хувьд ч тэр бидаас мал эмнэлгийн лаборатори, мал эмнэлгийн алба ажиллаж байгаагийнхаа хувьд ч тэр мөн хасаа юуны халаалын тоног төхөөрөмж, хасаабын тоног төхөөрөмжүүдийг иж бүрнээр нь суйрлуулсныхаа хувьд ч тэр ер нь Монголдо хамгийн том тэгээд ганц эхний гэх юм уу да ийм үйлдвэр болж байгаа гэсэн үг. За манай компани давуу тал гэвэл байгалийн сэргээгдэх нөөц буюу жимс, сүү, арт гэсэн бүтээгдэхүүнүүдийг инновац шингээр дэлхийн зах зээлээр буюу Монголын зах зээл дээр нэвтрүүлж байна. Үүнээс нийтдээ 5 гаруй гадаадын улсад экспорт хийдэг. Эх орондоо хүнсний хувьсгал хийх зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг үндэсний үйлдвэрлэгчдээс гадна 30 гаруй төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллагууд дэмжиж тогтмол хамтран ажиллаж байна. Үүнд үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих ажиллаж мөн багтана. За үйлдвэрчдийн бодлогын байнгын орноос бид нар аль болохоор ер нь хууль эрхцээ орчныг таатай болгох хэрэгтэй юм байна. Ялангуяа энэ үндэсний үйлдвэрлэгч нартай олгох зээлийн асуудал гэж байна. Ямар нөхцөл өөрөх юм, хөнгөлөлтөө яаж өгөх юм, аль болохоор энэ хэд маань тавьж байгаа асуудал урт хугацаанд ийм зээл өгөөч гэдэг юм асуудал тавьж байна. Энийг бас бид бас засгийн газар дээр, улсын хурл дээр бас ярих ёстой асуудал. Их хурлын 36 дугаар тогтоол за сүүлд гарсан энэ засгийн газрын хэрэгжүүлэхээр эхэлж байгаа энэ үйл ажиллагааны хөтөлбөрт бол ялангуяа энэ эрчимцэн мал аж ахуйд хичээл эрсийн салбарт бол ингээд тодорхой хэмжээний дэмжлэг байгаа. Ялангуяа татврын хөнгөлтүүд байгаа. За дээрэс нь санхүүжилтийн тал дээр ч олон төрлийн хөнгөлт чөлөөлтүүдийг бас нэлээд төлөвлөж байгаа учраас ерөнхийдөө төрийн бодлого байгаа онж зөв хэрэгжиж чадвал 5 жилийн дотор бид нар бодиттой үр дүн гаргаж чадах юм байна. Ялангуяа энэ эрчимцэн мал аж ахуйн салбарт бол нэг том алхаж чадах ийм боломж байна. Том бүтээн байгуулалтанд хүндрэл бэрхшээл бишгүүл тулгарх юм. Гэхдээ бол аль болохоор тэр хүндрэл бэрхшээлийг бид нэр давж туулаад өнөөдрийг хүртэл явж байна. Тэрнээс бол манайх бол ямар нэгэн улсаас нэг төгрөгч аваагүй, нэг төгрөгийн зээл авч үзээгүй. Тийм зөвхөн өөрсдийнхөө хөрөнгөөр гадаадын хөрөнгөөр татаад өнөөдрийн бүтээн байгуулалтыг хийж байна. Нийслэлийг өвөл сүүгээр хангах тийм төслийн хүрээнд баригдсан 40 хүүхрийн зогсоолттой хоногт нэг 500 тонн сүү тушаагаадах юм байна. Тэгээ энийг бол сая ерөнхийлөгчийн хүнсний бодлогын хүрээнд дэмжиж байгаа бид бас баяртай байгаа. Эхний ээлжинд дотоодын зах зээлийг хангая. Тэгээ яванд илүү гарч үйлдвэрлээд экспортлох гэж байгаа байхгүй. Энэ сүүний чиглэлийн альпин ямаа Франц улсаас 300 ямаа
энэ жил 7 сард оруулж ирсэн. Ингээд өсгөөд үржүүлэх гээд явж байна. Тэгээд одоо энэ жилийн 4-5 сарын үед бид нар анхныхаа төлөвийг хүлээж аваад тэр өдрөөс хойш одоо бидний сүнс үн бүтээгдэхүүн маань гарч эхлэх юм байна. Бидний хувьд юм 3 үе шаттайгаар өндөрлөж дахины одоо хамгийн орчин үеийнхэн доогоор германлын доогоор эзэмцээ аж ахуй байгуулж байгаа. Тэгэхээр энэ өөрөө ингээд импортыг орлоод Монгол улс 100% дотооддоо энэ жилдээ багтаад ингээд өндгөө хангадаг болно гэдэг маань бас санаачсан яг цаг үеэ олсон энэ те усны хавсгал гэсэн энэ бодлого энэ санаачлагад бол бас багч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Одоогийн байдлаар бол мах гурил төмсөө 100% хангаж байгаа. За нэг 10 сар гэхэд бол өндгөө 100% хангаж төлөвлөгөөтэй ажиллаж байна. За цаашдад бид нар гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, сүүс үн бүтээгдэхүүн, одоо манжил овн төмс гэл тийм ээ. Сармисгээд одоо энэ бүгдийг дотоодоос 100% хангахаар төлөвлөж ажиллаж байна. Монгол улс тодорхой хэмжээний зөвжилтөөрөө 77% нь одоо зөвжилсэн байгаа учраас газар тайван бас тодорхой нөлөөлнө. Одоо мал аж ахуйд бас нэг тодорхой хэмжээний нөлөөлнө тийм ээ. Тэр хүнсний асуудал бас ирээдүйд бас аягүй хүнд байдал руу бидний хүлээж байгаа учраас энэ хүнд асуудлыг давж гарах нь бол нэгдүгээр мод тарих. Тийм учраас тэргүй мод үндэсний хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна. Энэ цаашлах юм бол Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж байгаа учраас эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн гэдэг энэ 3 хөдөлгөөн бол хоорондоо салшгүй холбоотой. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч цаг үе олсон маш чухал үед чухал санаачлаг гаргаж хэрэгжүүлж байгаа гэж Монголын одоо баялаг үтгэгчид үндэсний үйлдвэрлэл бол талархаж хүлээж авч байгаа. Монгол улс жил бүр 1 тэрбум Америк доллараар хүнсний бүтээгдэхүүн импортлож авдаг. Ингэхдээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн ихээр оруулж ирдэг байна. Иймд ерөнхийлөгч хөрөлсөхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх томоохон ажил. Иймд ерөнхийлөгч хөрөлсөхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх томоохон ажил. Энэ ажлыг урагшлуулах гол хүмүүс нь үндэсний үйлдвэрлэгчид байх юм. За манай эрдэс фермексийн үйлдвэр нь байгалийн гаралтай эрдэс минералуудаар малын одоо генетик нөөц буюу тэр ашиг шимийг нь өндөр түвшинд авч Монгол мал түүний одоо түүхий дэлхийн бэрээнд болоход нь гүүрэн олж ажиллана гэсэн энэ зорилготой байгаа. За бид бол одоо өнөөдрийн байдлаар салбартаа яг энэ хавцлуулсан бууз уяншныхаа салбарын 50 орчим хувийг бол дангаараа ажиллаж хэрэглэгчдэд 16 төрлийн бүтээгдэхүүнийг одоо хүргэн үйлчилж байна. Мэдээж энэ хугацаанд бол маш их олон хүн хүч хөдөлмөрөөр энэхүү одоо бүтээгдэхүүн маань одоо бий болж байгаа. Тэгэхээр та бүхний харж байгаа бүх үйлдвэрлэл маань 100% одоо хүний гараар бүтдэг ийм бүтээгдэхүүн байгаа. Манай компанийн гол зорилго бол импортоор Монгол улсад орж ирж байгаа бүтээгдэхүүнийг орлож дотооддоо хүн амын хэрэгцээг эрүүл чанартай за инновац гэсэн бүтээгдэхүүнээр хангахад компани маань гол зорилгоо орж байгаа. Яг бид нар энэ ямаа оруулж ирсэнтэй холбоотойгоор энэ хүнсний хувьсгал гэдэг энэ хөтөлбөр хэрэгжиж чад бид нар маш их баяртай байгаа. Энэ хүмүүсийг нийгмийн эрүүл мэндэд одоо эрүүл мах хэрэглүүлэе гэдэг үрээтэй ажиллаж байгаа учраас энэтэй бол одоо салшгүй холбоотой санал нийлж байгаа хаа гэж бодож байна. Санал 100% дэмжиж байгаа. Маш их тийм цаг үе олсон ийм олон давуу талуудтай. Үнэхээр шаардлагатай ийм хөтлөөр болсон гэж би мэрэгжлийн хүний хувьд энэ хүнсний салбарт одоо 50 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд их баяртай анх сонссон. Манай үйлдвэр анх 2009 онд хаан хүнсийн гэсэн нэрээ авч үйл ажиллагаа явуулж гисэн байгаа. Манайх одоогоор 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хагас боловсруулсан болон хям бүтээгдэхүүн болон үйлдвэрлэж байна. Манай 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За одоо бол энэ ферм бол ингээд хэдэн 1100 хүчин хүчин чадалтай. За ер нь бол нэг садад онцоор 800 хүр ингээд байж идэг. За манайх болохоор зэрэг яадаг хэрэг өхрүүдээр дандаа малчлаа судалж явдаг. Ер нь бол ингээд тэр шүлхийний гэдэг юм уу таврын шинж тэмдэг илрэх хугацаа чинь ингээд 14-21 хоногийн хугацаанд илэрнэ. Тэгээ тийм юм байна уу гэдгийг тусгаалж бид нар харж байгаа. За тийм асуудал байхгүй бол дараагийн ээлж рүү ороод ирсэн. Тэгэхээр ерөөсөө эрүүл тэгээ чанартай бүтээгдэхүүнийг бид нар зах зээлд нийлж байгаа. Нэг яг хийж гүйцэтгэх нь бол одоо баялаг үтгэгч үндэсний үйлдвэрлэгч тийм ээ. Нөгөө талдаа үндэсний бараа бүтээгдэхүүнүүд дэмжиж худалдан авах нь бол иргэд байгаа даа. Тэгэхээр дотоодынхон хүнсийг одоо
худалдаж авах, эх оронч худалдан авалт хийх тийм ээ. Үндэсний бараа бүтээгдэхүүнээ дэмжих энэ одоо соён гэрүүлэх ажил бас зэрэг явагдана. Тийм учраас Монголын ард түмэн, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид төр засаг нийлжээж хамтдаа бидний хүнсний хувьсгалыг богино хугацаанд үр дүнтэй хийж чадна гэж харж байгаа. Хүнсээрээ дамжих өвчнөний эрүүл мэндийн тогтолцоог хөндрүүлж, улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаанд сөргөөр нөлөөлж, нийгэм эдийн засгийн хөгжил саад учруулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ. Иймд хүнсний аюулгүй байдалд анхаарах улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна.